Цэндмагаас маань өөр асуухаар зүйл байна уу? За одоо ингээд сургуультаа ойлгон болоод очлаа. Тэгмээ цагийн ажлыг юу н олдод ямар хөө гэдэг вэ? Сургууль нь ингээд зурчлах ч юм уу ямар нэгэн зөвлөгөө өгдөг үү? За хэлний сургуульд ирсний дараагаар одоо самбар гэж юм байдаг сургууль дотор ажлын. Тэгээд мэдээд арбайт гэж тэнцээ очоод өөртөө яг таарсан цаг нь одоо хичээлийнхаа цагтаа таарсан тийм ажлуудыг сонгож болдог. Тэгээд сургуулаараа дамжуулаад оруулж эсвэл сургуульд нэг таньдаг монголчууд ах эгчнэр байх юм бол ах нартайгаа ярьж агаад орж болдог. Мэдээж хамгийн түрүүнд ямар нэг ажил ороход хэлний төвшин шаардна. Тэгэхээр Японы бас анхан шатны мэдлэгтэй байх юм бол ер нь ажил бол айгүй олц ихтэй. Хэрвээ хэлгүй хүнд бол ерөнхийдөө жоохон ажил цөөхөн боловч бас ер нь ажил олдно. Дээдлийн дээр ах эгчнэр байна. Тэд нар бол ерөнхийдөө тэр доод ирсэн шинэ оюутнуудаа ер нь мэдгүм зааж өгдөг, ажилд оруулаад өгдөг. Айгүй боломжийн. Тэрэн дээр юу санаа зовлох гэж бодож байна. Ер нь бол ах эгчнэр гэдэг маань одоо та нараас өмнө очоод тухайн сургуультаа суралцж байгаа сенпайуудыг хэлж байна тийм ээ. Японоор болохоор сенпай, кохай гэж яриад байгаа шүү дээ. Номын ах эгчнэр гэдэг юм уу? Эсвэл номын дүүнер гэж хэлдэг байгаа тийм. Тэгэхээр ер нь Япон дотсон улсууд бол ах эгчнэраа тэр сенпайуудыг түгшүүлээд байраа олох байдаг юм уу, ажиллаа олох байдаг юм уу, тулгамдсан янз бүрийн амьдрал ахуйтайгаа холбоотой тулгамдсан асуудал байх юм бол зөвлөөд асуугаад ингээд хилцээд явдаг байх юм шүү дээ. Тэр дундаа одоо манай Кизуна боловсролын төвөөр дамжаад ингээд явсан оюутнууд ер нь ихтэй ингээд хоорондоо нэлээд ойрхон байгаад бие биендээ тусалж дэмжиж ингээд явах юм бол нэлээд ойрхон байгаа үстэй тий. Би ингээд одоо Японд байж хахад зөндөө л олон ингээд сургуулийн газараас ирээд ингээд оюутнууд байдаг л да. Тэгээд хараад байх нь ерөнхийдөө манай яг тийм сургуультаар ирсэн хүмүүсийн хооронд их тийм их дотно байдаг. Би бас анх одоо энэ Идо гэдэг хэлний сургуульд ирээд 2 жил болоход манай одоо ах эгчнэр байна, дүүнер байна. Хоорондоо бүгд аюу эрвтэй. Тэгээд одоо тийм монголчуудын тийм групп үүсгэждэг. Одоо интернетийн онлайнаар. Тэгээд тэнцэнэ ингээд ийм ажил байна, тийм хийх хүн байвал холбогдорой ч юм уу. Мэдгүй байх юм бол энийг яах вэ гэд бичдэг. Тэгээд тэр дорн шууд ингээд заагаад өгчтэй учраас тийм аюу давуу талтай. Манай Кизунагаас ирсэн оюутнууд бол хооронд их гоё түнжинтэй шүү. Сайн байна шүү дээ. Баярлалаа. Та хэдтэй бас баяр хүргэе. Ундаг байцгааж байгаа юм байна. Тэгэхээр манай Синдма ер нь яваад алцахгүй нь шүү дээ. Очоод асуугаад сургалаад ингээд явхад бол газардахгүй л гэсэн үг байх гэдэг тийм ээ. Сургуулийн одоо хэлээсэн сураад очиход бол асуудал байна. Нэгэнд одоо Япон явж байгаа юм чинь одоо очоод сурчээ тэгээд учир нь олдох байх гэж бас бодож болохгүй байна тий. Тэр яттай болохгүй. Ер нь манай монголчууд их тийм муу бодол тархиндаа суулгачдаг. Тухайн оронд очоод угаасаа сурхаас болж би одоо Монголд байхад одоо сураад явах гэсэн бодолтой байдаг. Тэр бол хамгийн том алдаа гэж би ойлгодог. Тэгээд тийм улсууд бол Японд их байдаг. Одоо жишээ нь 5 одоо Монголоос ирсэн 5 хүний тутмын 4 нь ихэд ерөнхийдөө Монгол одоо сургалтаа ингэж хатууртаж яваад ингэж хэлээ сураагүй улсууд байдаг. Тэгээд ажил олдох гэсэн бас жоохон хэцүү тийм байдаг. Хэлээ сураад ирсэн хүнд бол ер нь ажил олдсон ихтэй. Багш нартайгаа ойлголцоо хичээлээ цаашаа ингээд ойлгоод явхад айгүй тийм хэрэгтэй. Тэгэхээр хамгийн дөрөнд мэдээж хэлээл хамгийн сурах хэрэгтэй. Ер нь ямар ч юмн дээр өсөн л баг зэрэг хирагана, катакана байдаг юм уу, анхан шатндаа ойлголцдог байдаг юм уу тий. Нэг 3-6 сарын хугацаанд сураад очих юм бол очоод юухан дээр ч өсөн л нэг сандарч твдээд самгардаад авахгүй л байгаад байх юм тийм ээ. Тий. За бимбата маш баярлаа. За манай Цэндмагаас маань дахиад өөр асуухаар сонирхож байгаа зүйл асуулт байна уу? За ерөнхийдөө Япон яг ямар өөр амьсгалтай юм тий? Монгол хүн юм ямар тохиолдолтой тэр талаараас аягүй сонирхож байна. За наадах чинь Япон ерөнхийдөө ер нь манай Монгол оронд бас төстэй л та. Гэхдээ яг жоохон цаг уур амьсгал нь жоохон чуд арай өөр гэх юм уу? Одоо өвөлдөө гэхэд одоо 11 сар дундаа бараг орсон байхад чинь 20 градустай ч юм уу 18 градус тэгвэл манай Монголоор айгуу дулаахан нэмэх тийм ээ нэмэх 18 градус байгаа шүү дээ. Ер нь Япончууд чинь угаасаа хүүтэнд айгуу бас тийм тэсвэртэй босоод их юм уу? Багасаа тэгээ сурчдаг. Тийм учраас ерөөхдөө Япончууд их нэмгийн хувцастай явж хахад манай монголчууд бол жоохон зузаан хувцастай. Гэхдээ бас гайгүй байдаг. Тэгээ өвөлдөө бол тийм бас хүүтэн биш. Ер нь нэг цас ордгүй энд. Одоо Токиод бол ялангуяа цас орохгүй. Бүр хойшоогоо Хоккайдо гэх юм бол
Осака эднэр дуугасаа их цас ордог учраас тэр шиг харьцангуй хүйтэн гэж байна шүү. Токиод ч юм бол хамгийн хүйтэндээ л нэг хасах 4-5 хин байдаг юм байна л шүү дээ. Тэгэхээр чинь ер нь нэг нойтон баг зэргийн нэг нойтын шамраг гэдэг юм уу? Баг зэрэг хайж яхахын л багш нь бас харсан юм байна. Тэрнээс өөрөөр бороо ороод л байдаг юм шүү дээ. Тэгэхээр бас ер нь бороо ордог. Тэгэхээр манай монголчуудад бол би давуу талтай л гэж бодоод байна шүү дээ. Тийм үү? Их хүүтэй орноос очиж байгаа оронд бол хүмүүсийн хувьд бол дулаахан, бас аятайхан амьдрах суулгад ер нь нэлээд боломжийн газар орно л гэж миний хувьд бодоод байгаа юм. Ямбад манаас яаж санагдаж байгаа юм. Мэдээ цаг агарын хувьд бол аягүй тааламжтай, тийм хүүтэн биш. Яг жоохон халуун нэг стацууд ер нь байжгүй шүү Япон. Тэгээ мэдээж Япон улс одоо их хүний их эрүүл мэндийг нэг тавьдаг. Тэгээд хүнтэй харьцахтай хамгийн их гоё харьцна. Тэр хүнд одоо чадахгүй мэдгүй байх юм бол бас японочууд заагаад өгдөг. Маш их төвчээртэй тийм ээ. Төвчээртэй бүр сэтгэлээ зориулаад өмнө нь сэтгэлийнхээ угаас ингээд сэтгэл гаргаа заагаа зөвлөөд өгдөг болохоор тал дээр бол бас нэлээд сайхан байдаг шүү дээ тийм ээ. Хүмүүсийнхээ хувьд тэгээд хийлдэг асуудал гэж бас би боддог. Тий, их хийлдэг басуу. Тэгэл ерөнхийдөө энэ тэнд явж байхад л айгүй тийм хооронд их мэдтэй. Одоо таньдаг улсад уулзах хооронд айгүй сүрх юм мэддэг. Бид танихгүй байгаад би хүртэл явж байгаа ч одоо чинь би ингээ урдуур нь гарах заах чинь одоо би чинь ингээл толгоог ингээл одоо шинэ юм жааж уучлаарай гэж явж байгаа. Японочд бас ингээл байнга ингээл хүний урдуур юм жоохон саад болох юм бол ингээл шууд уучлахгүй дээ. Яг ямар нэг юм одоо дэншаанд метронд ингээл суудал тавиад өгтөл ерөөсө баярлаа гэж айгүй сүд болдог болсоо айгүй гоё юм тэгээ. За ингээд манай өнөөдрийн видео мэдээллийн маань болонд зочноор оролцоод бас асуулт асуугаад байж байгаа хоёр шавьтай маш их баярлалаа. Тэгээд Ямбада цаашдынхаа ажил сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Хоёрдоо ч гэсэн одоо хичээл сурлага ажлын өндөр амжилт хүсье. Ямбада ч гэсэн бас сайн сураад Японд очиод улам илүү их олон зүйлийг суралцаасай гэж үсэж байна. За баярлалаа. Намайг нэрлэсэндээ урьж оролцуулаа. Ийм сайхан мэдээлэл өгсөн юм байна. За баярлалаа. За баярлалаа. Мэдээлэл маань сонирхож үзсэн Кизуна боловсролын төвийн нийт дагагч одоо хүмүүстэй, оюутан залуучуудтай маш их баярлалаа. Ингээд дараачихаа мэдээллийнхэн булангаар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай. За манай хоёроо баяртай. Баяртай. За баяртай.